Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ дугаар маань эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаарын зочноор Гүнж төв үүсгэн байгуулагч Ундрахыг урьсан байгаа. Өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Гүнж төвийн ингээд танилцуулахаар хүмүүс юу гэдэг газар юм бол гэд хамгийн түрүүнд бодож байгаа. Ихэнх хүмүүс анх удаа сонсохоор нэг юм загварын агентлаг ч юм уу эсвэл загвар өмсгч нарыг бэлддэг газар ч юм уу гэж боддог гэсэн. Тэг Гүнж төв бол төрөмс байгууллага. Бид нар огт эрхийн чиглэлээр ажилладаг. Тэгээд одоо 2024 онд гэхээр бид нар одоо 21 дахь жилдээ яг одоо огтын эрхийн хөдөлгөөнийг Монголд өрнүүлээд явж байгаа юм ашиг юм бус одоо нийгэмд үйлчилдэг төрөмс байгууллага байна. 21 жил гэхээр 21 жилийн өмнө яагаад тэгвэл энэ ажлыг эхлэх болсон юм? Одоо л бид нэр хүний эрх, хүүхдийн эрхтэй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх гэдэг асуудал дээр илүү их ялгаж, салгаж, онцолж ярьж байхад 21 жилийн өмнө та бүхэн яагаад зөвхөн охтын эрх гэдэг тэр асуудал дээр илүү фокуслог болсон юм? Яг ер нь иргэний нийгэмлөө орох болсон нэлээд хэдэн шалтгаан байгаа л да. Тэгээ хамгийн нэгдүгээрх нь бол манай ээж би их ойрхон нөгөө ээж маань угаасаа бас иргэний нийгмийн хүн учраас ингээ багасаа л 5 6 дугаар ангиас ээжийнхээ ажилтай их ойрхон тэгэл хүмүүс тусалж байгаагийн нийгмийг өөрчлөх ажил хийж байгаагийн ингээ харж өссөн. Хоёрдугаар шалтгаан нь юу байсан гэхээр намайг яг 9 дугаар ангид хахад манай одоо сайн найз маань жирэмсэн болоод тэр чинь бүр 1999 он баггүй. Тэгээд жирэмсэн болсноосоо болоод ингээ маш их одоо бэрхшээлүүдийг туулж байгааг ингээ хажуунаас нь хараад байжсэн. Тэгээд яг найзтайгаа ярилцаал хамт байж байгаа ч гэсэндээ ямар ч юм дэмжлэг үзүүлж чадахгүй. Тэгээд тухайн үед би бодож ирсэн ийм бэрхшээлтэй асуудалтай тулгарсан байгаа охтуудад хүмүүст эсвэл одоо зөвлөгөө өгөө туслаа чиглүүлдэг ийм байгууллага байдгүй юм бах та гэдэг нөгөө хинт чиглэж чадахгүй аав ээжтэй чиглэж чадахгүй ангийнхаа багшид чиглэж чадахгүй. Тэгээ нөгөө найзуудаараа ярьж байгаа л дөөр хөндүүлээ гэдэг шийдвэр гаргаал имлэгт хамт очиол гих мэтчлээ ингээ зөндөө олон юмнуудыг туулсан. Тэгээ тэрийг нь хажуунаас нь харж исэн болоод ч юм уу яач нэг тийм үлдсэн юм надаа ингээ байгаад байсан. Тэгээд амьдралын эрх ярьж гэх юм уу мэрэгжил сонгоол ингээ явсан чинь яалтчгүй нийгмийн чиглэлийн мэрэгжил сонгоол нийгэм судлал тэгээ нөгөө ээжийн ажилтай хойрхон байсан болооч тэр эмэгтэйчүүдийн асуудлыг нэлээ ингээ судалсан. Тэгээ найстай тохиолдсон асуудал байгаад тэгээд бас нийгмийн ажлаар одоо анх Монгол Улсын их сургуулийн эсэлт аваад нийгмийн ажлын ангид ороод тэгээ эхний эхлэл бол ерөөс айгүй амбицтай хэлсэн. Ер нь нийгмийн ажлын мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага Монголд байгуулъя. Тэгээ тэрний цаана бол нэг охтын эрх мэрх энэ гэдэг юм бас сайн мэдгүй. Тэгээ яг ингээл байгууллага байгуулаад ажиллаад эхлээл ингээ яваад тэгэл хамтдаа суралцсан байгууллага маань үйл ажиллагаагаа явуулангаа бид нар өөрсдөө хамт суралцаад тэгээ ер нь энэ өөр огт ирэх юм байна гэдгийг хизээ хойно 2013 онд ойлгосон баг 10 жилийн дараа энэ бол хүний эрхийг хамгаалж байгаа ажил юм байна. Хүний эрхийг одоо дээдлж байгаа ажил юм байна. Тэр тусмаа охтын эрхийн асуудалд илүү гүнзгий орж байгаа юм ажил юм байна гэдгийг хизээ хойно ойлгоод. Тэгээ ер нь бол охтын эрхийн хөдөлгөөн гэдгээр бол одоо манай байгууллага чинь 2013 оноос хойш ингээд явж ийн л гэсэн үг. Та бүхнийг анх ажиллаа хэлж явах үедээ харьцуулахад одоо 21 жилийн дараа яг энэ охтын эрх болон хүүхдийн эрхтэй холбоотой энэ асуудал өөрчлөгдсөн болов? Харамсалтай нүгүү. 21 жил энэ одоо хүний амьдралын одоо жишээл миний амьдралын яг тал хугацаа л байхгүй тий. Бараг илүү ажиллагаа жоохон төвхтэй болсон. Ялангуяа сүүлийн одоо энэ сошиал медиа илүү хөгжсөнтэй холбоотойгоор гэх юм уу хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бас жоохон бэрхшээлтэй зүйлсүүд их тулгарч байгаа. Өмнө нь бол ийм төрлийн ажлууд гэх юм уу ховор байсан болоод юм уу эсвэл их онцлог байсан болоод ч юм уу бид нар одоо тэр зорж байгаа зорилттой бүлгийнхаа хүүхдүүдтэй хүрч очиход бол аюу хэлбэр байгаад тэднийг олоход уулзахад тэгээд ийм одоо чадваржуулах ажлууд хийхэд те. Одоо бол жоохон бэрхшээлтэй байна. Яагаад гэвэл бараг хүн болгон гэрээсээ гар утснаасаа янз бүрийн бичлэг үзэл тэгээд ийм өөрийнхөө чөлөө цагийг өөр зүйлд зарцуулах одоо боломжгүй гэх юм уу. Тэгээ нийгмийн амьдрал өөрөө их завгүй болсон байгаа учраас тэгэхээр яг дагаал бид нар үйл ажиллагаагаа ч гэсэндээ арай өөр чиглэлийн болгох хэрэгтэй байгаа боловч яг хүнийг чадваржуулна, хүнийг өөрчлөн, хүнд дэмжлэг төсөлцөө үзүүлнэ, хүнийг нэг арай өөр төвшөнд аваачин гэдэг нь өөрөө юм одоо нүрт тулсан ийм одоо физикал гэх юм уу те үйл ажиллагаа байдаг л та тийм болохоор
аль болох л одоо тэгэл өөртөөхөө чадах байдлаар ингээл хичээгээл ажиллаж ийн. Гэхдээ ер нь бол маш их сорилтуудтай бас тул гарч ил байгаа. За тэгээд 6 сарын хугацаанд бид нар ганцаарч нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлчихэд үлдсэн 6 сард нь илүү юм чадваржуулах ажлуудаа хийдэг. Бусад ээжүүдтэй баг болгодог, хамт найз нөхөд болгодог, янз бүрийн одоо урам зориг хуваалцалтуудад оролцуулдаг, маш олон юм харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг гэх мэтчлэн ингээд олон төрлийн оролцооны аргуудаар дамжуулаад нөгөө ээжигээ илүү их юм нийгмийн идэвхтэй бусад хүмүүстэй одоо харилцаа холбоогоо сайн тогтоосон ийм болгоч төлөвшүүлж байгаа. Тэгээ хөвчлэн нөгөө жирэмсэн болсноосоо болоод юм сэтгэл зүйн асуудал үүсэн, зарим нэг нь гэр бүлийнхаа хүмүүстэй харилцаа муудна. Тийм учраас өөрсдийгөө нуух, нийгмээс тусгаарлах юм хандлага маш их байдаг. Тэгээ дээрэс нь сургууль завсарддаг тийм хамт олонгүй нийгмийн хүрээлэлгүй болдог учраас тэрийг л бид нар бий болгож өгч байгаа. Тэгээ хүн ер нь альва нийгмийн үйл ажиллагаа юм уу асуудалд оролцсноор хүн их чадварчдаг. Учираас ер нь оролцоог нь илүү их дэмжсэн ажлуудыг зохион байгуулдаг гэдэг. Сая нэг 2-3 жилийн өмнө баха яг өсвөр насны нэг ээж яг төрхгөөд их нэлхас дээр очсон байж байхдаа яг төрхийнхөө өмнө нөгөө цонхон дээрээс үсрээд амиа орлсон гэдэг нэг мэдээ авчихсан. Тэгээ тэрийг сонсчоод юу гэж бодгцсан бэ гэхээр нэгдүгürt энэ нөгөө ямар их юм одоо ингэж нөгөө тээж авсан бол одоо тэр эмнэлэгт төр хүртэл хугацаанд ирэхийн тулд тэр нэг орон нутгаас ирсэн баг шүү гэсэн. Тэгэхээр мэдээж тэр хүн за мэдээж энийг бид нэр өсвөр насны ээжүүдийг дэмжиж авах хэрэгтэй асуудал ерөөсөө биш. Гэхдээ нэгэнд бий болчихсон бол тэрийг эргэн тойрны гэр бүлийнхэн, сургуулийнхэн, нийгэм за ялангуяа эмчнэр энэ тэр яаж хандаж хүлээж авах вэ гэдэг өөр аягүй чухал юм байна да гэж тухайн үед бодсон. Тэр хүн яагаад тийм алхам хийх хүртэл одоо тэр хүнийг ингээд ойлгоогүй гэдэг тийм амар харамсал айгүйх төрж исэн л та. Манай монголчууд ч айгүй сонин шүү дээ. Олон хүүхэд гараад байгаа юм ихтэй хүнд бол айгүй дуртай. Тэ тэр тусмаа хүүхдүүд нь нэг хүүсийн бол бүр дуртай. Тэ тэгээ одон медалаар шагнаад байдаг. Гэхдээ эмэгтэй хүн арай жоохон эрт насандаа хүүхэд төрүүлчихээр ч юм уу жирэмсэн болчоор тэрийг ингээд адлаад байдаг. Ялгуурлаад байдаг. Илдүүгээр хэлж байдаг. Тэгээ зөвөр ингээд төсөөлөд бодоод үзэхээр бид нар өөрсдөө ч гэсэндээ одоо 14-5 настайдаа жирэмсэн болчлоо гэж бодоход тэрийг яаж даван тулах вэ гэдэг чи өөр ингээд ботхоор баг айгүй аимшигтай санагдчих байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд өсвөр насны ээж байлаа гэж бодоход ерөөсөө хамгийн гол буруут нь дандаа насанд хүрэхэд л байдаг. Яагаад гэвэл тэр хүүхдэд зөв мэдлэг мэдээлэл өгөөгүй байх, тэр хүүхдэдтэй харилцаагүй байх, яриаггүй байх, зөв ойлголтыг өгөөгүй байх, шийдвэр гаргах тийм ур чадвартай сургаагүй байх, эцэг эхчүүд нь анхаарал тавихгүй байх. Манай одоо Монголын боловсролын системээр дамжуулж өгч байгаа тэр хөөрч хөрөлтөндийн мэдлэг чинь хангалттай биш байгаа. Энэ хүүхдүүдэд сайн одоо амьдралд нь хэрэгтэй ур чадваруудыг өгөхгүй байгаа учраас тийм явдал болоод байгаа. Тэгээд гэтэл өөрөө өөртөөхөө бурууг ойлгохгүй бид нар хүүхдүүдтэйгээ дутуу ажилласан учраас бид нар хангалттай ойлголт мэдлэг өгөөгүй учраас энэ хүүхд маань ийм шийдвэр гаргаад ийм одоо сонголтыг хийчихээ гэж ойлгохоос илүүтэй дандаа хүүхдүүдээ ингэж буруутгаж ялгуурлаж гадуурхдаг. Тэгээд тэр жоохон насандаа тэр их нийгмийн одоо нийгмээс ирж байгаа дарамтуудыг сургуулаас ирж байгаа хамт олноос нь ирж байгаа эцэг эхээс нь ирж байгаа дарамтуудыг гэж тисэж чадахгүй байдалд л хүрж штэ. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг нь арай нэг жоохон хялбархан л болгож байгаа нь одоо манай байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа гэж бас нэг талаараа харж болно. Тэгэхээр би эцэг эхчүүдэд ингээд юу гэж ярьдаг вэ гэхээр манай дээр ингээ охтууд хандаж ирээд би жирэмсэн болцсон ээж авдаг л чадахгүй байна. Яг уу одоо яагаад вэ? Хэрэг хэлэх юм бол би баг гэрээсээ хүүхэд эсвэл намаа зоотон ч гэдэг. Тэгээ би эцэг эхтэй нь уулзаа зөвөр нэг аргаар ярилцдаг байхгүй. Ямар аргаар ярилцдаг вэ гэхээр та хүүхдээ хэр мэддэг юм? Хизээ хамгийн сүүлд одоо дотны яриа өрнүүлсэн танаа охины сарын тэмдэг хизээ хамгийн сүүлд ирсэн бэ? Та ямар одоо төрлийн ярим цэврийн хэрэглэл авч өгдөг вэ? Танаа охины сарын тэмдэг хэд хоног үргэлжилдэг вэ? Энтэр гээд та ер нь хөөрч өрөөлмөндийн талаар ярилцчихсэн. Охиндоо энэ тухай мэдээлэл өгдөг үү гэд ирэхээр бүгдээрээ л үгүй гэдэг. Хүүхдийнхаа бараг сарын тэмдгийг хизээ ирснийг ч мэддэггүй. Анх барыг нэг хэдэн настайдаа л ирж исэн байхтаа ч юм. Тэр бүх амьдралд учирч байгаа шив шин юмнуудтай хүүхэд өөрөө ганцаараа л нүрт тулж идэг. Хин нэгэн хүн дэмжлэг үзүүлэхгүй. Одоо жишээлбэл охинтойгоо ярилцахгүй, дотн харилцаа үүсэхгүй хахаар тэр юм дотн юм аа
итгэдэг хүнтэйгээ л ярилцсан те. Тэгэхээр эцэг их нь өөртөө итгэлийг олж авч чадаагүй байгаа нөхцөл хизээш тэр сэтгэл санааныхаа юм эсвэл амьдралдаа тохиолдож байгаа асуудлуудын талаар ярилцахгүй байхгүй. Тэгээд sorry танаа охин ч одоо ингээд жирэмсэн болсон байна гэдгийг ингээ хэлэхээр эцэг эхчүүд ойлгодог. Энэ авалтан ч гэсэн шалгуур болт. Энэ миний буруу байсан юм биш. Би нэрээ ягаад охинтойгоо энэ талаар ерөөсөө ярилцаагүй юм болоо. Жирэмсэн болчвол гэд манай эцэг эхчүүд агнаад байдаг хэрнээсээ жирэмсэн болохоос хамгаалахын тулд яах ёстой юм. Тэр бэлгийн харилцаанд орох тухай шийдвэрийг гаргахын тулд яах ёстой юм те. Гэх мэтчлэн ингээ тэрний өмнө маш их зүйлсүүдийг ярилцчихэж эцэст нь чи жирэмсэн болчвоо гэдэг юмаа л хийх ёстой байдаг аахгүй. Гэтэл чинь тэгээгүй ингээл ганцхан жирэмсэн болчваа чи гээл загнаад байдаг. Тэгэхээр ингээд ер нь бол би бол шууд л тэгж хэлдэг. Хэрвээ хүүхэд чинь өсвөр наснд жирэмсэн болж байгаа бол та маш муу эцэг өх байна гэж хэлмээр санагдаад анхаарал бас тавиагүй. Ингээ ярихаар зөвхөн охтуудын тухай асуудал биш байгаа байхгүй тийм яг нэг хөвгүн ч юм уу байж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хөвгүн бас мэдлэггүй байгаад байна. Тэр эцэг эхчүүд тэднэртээс анхаарал тавихгүй байна гэж ойлгож байна тийм. Ер нь бол тийм ч одоо зүгээр ээжсэн ганцаараа явчихсан жирэмсэн болно гэж аахгүй шүү тий. Тэгээд хөвгүүдтэй ажиллах үнэхээр хэрэгтэй байгаа. Хөвгүүдэд ойлголт мэдлэг хөвгүүдийг чадваржуулах гэхээр айгүй юм мэрэгжлийн үг хэллэг болчиход. Гэтэ ер нь бол хөвгүүдийг их юм бодлоготой зөв шийдвэр гаргадаг, бусдад хандах хандлагат нь хүртэл одоо сургах, заах, зөвлөх, зааварлах ялангуяа эмэгтэй хүнтэй, хайртай дотныхоо хүнтэй яаж хандах хэвээр харилцах хэвээр ингээд. Тэгээ тэгж бодож явж байгаа бид нэр 2016 оноос хүчрэг хөвгүүд гэдэг бас шинэ хөтөлбөр нээгээд гэхдээ одоо төрийн бас байгууллагын хэмжээний хөтөлбөр учраас бас нэг тийм үндэсний хэмжээний өргөн хүрээтэй байж чадахгүй л байна л да. Гэхдээ тэр хөтөлбөрийнхаа өрөөнд бид нэр юу заадаг вэ гэхээр уг нь бол тэр хүчрхийлээс хамгаалах одоо хөвгүүдэд хүчрхийл үлдэхгүй байх тухай заадаг хичээлтэй. Гэхдээ ерөөс хүчрхийллийн талаар ярихгүйгээр эмэгтэй хүнтэй яаж харьцахын, ээжтэйгээ, хичтэйгээ, эмээтэйгээ яаж харьцахын, бүр эрэгтэй хүмүүстэй ч хүртэл яаж харилцахын, хайраа яаж илэрхийлэх ёстой юм ч гэх юм уу. Гэх мэтчлэн ингээ нэг юм харилцааны ялангуяа эрүүл харилцааны тухай ингээ заагаад эхлэхээр хинч заадгүй учраас тэр их сонин бөгөөд амьдралд нь маш хэрэгтэй байдаг. Тэгээд хөтөлбөрийн манд дуусны дараа хөвгүүд юу гэж ярьдаг вэ гэхээр би өөрийгөө ээжтэй хайртай л гэж бодоод байдаг гэсэн чинь би яаж хайрладгаар зү мэддэггүй байсан юм билээ. Одоо би бол ээжигээ ингэж өөрөөр хайрлаж сурсан ч гэдэг юм. Одоо их гой эерэг үр дүнгууд гардаг. Тэгэхээр эндээс юу харагдаж байгаа гэхээр бид нар им бие биентэйгээ харилцаж байгаа харилцаан дээрээ шинжилэл хийх цаг бол үнэхээр юм болцсон. Тэр чимээ одоо энэ нийгэм юм стресстэй хүн болгон бухимдалтай бие биентэйгээ муухай харилцдаг энэ үед бол ерөөсөө л багаас нь бид нар бие биетэйгээ яаж эрүүл зөв харилцах вэ гэдэг харилцааны хичээлүүдийг бүр одоо бараг цэцэрлэгээс нь эхлээл ингээл заамаар байгаа байхгүй. Тэгээ нөгөө сошиалтэйгээр ингээл одооны охтууд аягүй ахтар болсон хүүгүүдийг зодддаг гэл яриад байна. Бид нар ерөөс харилцааны тухай заадгүй учраас тэр хүүхэд бусдын биед хүрч болохгүй юу тэрийг өвтгүүл бусад хүнд ямар мэдрэмж төрөх вэ гэдэг тухай ерөөсөө ямар ч юм системтэй ойлголт өгөхгүй зүгээр л чи болохгүй гэдэг ямаар л ингэж яриад байгаа учраас тэр хүүхэд өөрийн мэдлгүй л тийм үйлдэлүүд гаргачаад байгаа. Тэгэхээр бидний зүгээс одоо юу гэж боддог гэхээр энэ өөрөө бүр ингээ 10 жилийн хичээл юмэр байгаа байхгүй эрүүл харилцаа гэж юу вэ? Бие биентэйгээ яаж харилцах юм гэдэг тухай тийм. Тэгэхээр одоо бид нэр ингээл алдаад л яваад ах юм уу тий? Харин ингээл бид нар болохгүй байна гэдэл байгаад л ах юм уу? Одоо яах ёстой юм бол чадлын хэмжээгээр бол өөрсдийнхөө чадлын хэмжээ хийж гин тий. Тэг мэдээж хэрэг одоо магадгүй бидний ажиллаж байгаа зарим хүмүүст зөв санагдаж болно, зарим хүмүүс буруу санагдаж болно. Туйлын зөв гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр би зүгээр юу гэж боддог гэхээр хэрвээ төрийн бас байгууллагуудын гаргаж байгаа одоо бид нар бас л энэ хүмүүстэй ажиллаад нийгэмтэй ажиллаад бас 20 гаруй жил болсон хүмүүс учраас тодорхой хэмжээний одоо туршлагатай энэ салбартаас мэрэгчлэлтэй маягийн хүмүүс болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагуудаас гарч байгаа юм нийгмийг өөрчилж байгаа, хүмүүсийн харилцааг өөрчилж байгаа, нийгмийн асуудалтай ажиллаж байгаа энэ туршлагуудыг уг нь бол ингээд нэвтрүүлмээр байгаа байхгүй юу. Энэ бол нэг тийм айхтар их мөнгө төгрөг шаардаад лах юм бол биш. Тэг нэвтрүүлээд үнэхээр ажиллаж байгаа сайн туршлага авах юм бол тэрийг ингээд түгээмээр байгаа байхгүй тий. Бид нар бол энэ одоо миний л боловсруулсан хичээл учраас би сте энийг ингээд хав дараал өөрийнхөө хөвгөдөд заана гэсэн юм бол байхгүй шүү. Тэгээд иймэрхүү маягаар уг нь хамтарч ажиллавал их тийм ядаж ингээд өнөөдөр 100 хүүхдэд хүрлээ гэхэд тэрний дараа 200 300 гэл ингээд явах байх гэж боддог байхгүй юу.
Тэгээд харамсалтайнаас манай тэгэл боловсролын яам энэ төр жоохон хойр голдоо ер нь бол сонсохтой хойрох тэгэл бид чинь нэг боловсруулсан хичээлээвэл тэрийгээ ингээд нэг амбицтай одоо өөрийнхөө боловсруулсан хичээлийг шахах гээд байгаа юм бол биш шүү дээ. Гэхдээ ингээд жоохон юм харагдчихад тийм жоохон юм сонсдог бас үлээж авдаг байгаасай л гэж боддیں۔ Тэгээ яг боломжийнхаа одоо чадж байгаа хэмжээнд бол хийж лээ. 21 жилийн хугацаанд ажиллаж явж байхад олон л тохиолдол кейсүүд гарч ирсэн баг. Тэгээ би ингээд боддгийн. Би бол танаа одоо нэг хөөрхөн зүрхнүүдээ айныг эхлэх үед нэг ганц хоёр ажиллагаанд нь зүгээр сайн дураар оролцож үзсэн. Тэгээд үзэхдээ сонсч ийсэн зарим нэг нь цөөхөн кейс. За цагдаа нар дээр очиж хийсэн хилцүүлгээр цагдаа нараас сонсон кейс ч гэдэг юм. Тэр болгоныг сонсоод хэсэгтээ би өөрөө тэр кейсээ мартахгүйсэн байхгүй. Тэгээ нэг надад ингээл айгу тэр нэг хөндөр тэгэл яг би яг юу хийх ёстой юм болоо те. Бид нар бүгд адилхан хүүхдүүдтэй хүмүүс ингээ яг л ийм орч яах вүлээ гэд айгу тийм хэцүү байт юм лээ. Тэгээд та нарыг харахаар яаж энэ олон нөгөө одоо энэ даван тулж байгаа охтууд гэдэг бол тэр чигээрээ өөрсдөө маш их тийм хэцүү одоо бидний нүдээр хариул зовлон нөгөө талаасаа магадгүй тэр амьдралын туршлагыг тулаа явж байгаа. Яаж одоо тэр болгоныг ингээ хажууд нь байгаад байт юм бол таа л гэж боддتي. Тэгэхээр одоо тийм хамгийн хэцүү гэх юм уу хамгийн сэтгэл эмзэглүүлж магадгүй өөрийн чинь магадгүй өөр болгох хэмжээнд бодлоо өөрчлөх хэмжээнд байсан тийм тохиолдол гэвэл юу байсан бол кейс бол хамаагүй ярьж болохгүй. Тий. Яг бид нар бол бас ингээд хальшрна одоо ажлаас хальшрах хам шинж гэдэг шиг яг ингээд ялангуяа үйлчлэгээ үзүүлдэг зөвлөгөө өгдөг энэ хүний бэрхшээлийг сонсдог ажлыг ингээд удаан хийх бол бас их хортой хүнд өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд бол маш хортой байдаг. Хэдийгээр бид нар мэрэгжлийн хүмүүс ч гэлээ хүн учраас тэрийг ингээд ямар нэгэн байдлаар тээж авч үлдэж байгаа. Яг мэрэгжлийн үүднээсээ ингээд тэрийгэ буцааж гаргах зөндөө олон арга техникүүд байна. Тэгээ одоо сүүлийн үед бол нөгөө ялангуяа энэ одоо феминист хөдөлгөөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хамтын халамж гэдэг юмнууд их ярьдаг болж байгаа л да. Өмнө нь бол бид нар өөрийгөө хайрлах, self care гэл одоо нэг зөвлөгөө өгсөн бол дараа нь өөрийгөө хайрлах ямар нэг алхмууд хийж агаарай гэл тэгдэг байсан бол одоо энэ self care буюу өөрийгөө хайрлах чинь ч хүртэл хангалттай бас биш юм байна. Яагаад гэвэл цаана нь ингээ хүмүүс маш их ядарч байгаа нь ингээ мэдэгддэг байна. Тийм учраас хамтаараа бие бинийгээ халамжлах хэрэгтэй юм байна гэдэг юмнуудыг яриад одоо янз бүрийн арга хэмжээнүүдийг бас зохион байгуулалт ингээл явж байна л. Кейс рүү буцаад орно гэх юм бол яг миний хамгийн анхны баг бэлгийн хүчирхийллийн кейс байсан баха. Тэгээд залууч байсан, туршлага бас их багтай. Тэр цэма бэлгийн хүчирхийллийн туршлага одоо кейс дээр ажиллаж исэн туршлага байхгүй. Гэхдээ маш том кейс байгаад их зөрөгтэй залуу байсан учраас их зөрөгтэй алхам хийж орсон нэг тийм кейс байдаг л та. Тэгээд тэрний дараа бол яг хамгийн анхны бид нар бэлгийн хүчирхийллийн кейс байсан учраас тэрний дараа ер нь ийм охтуудтай бас ажиллах хэрэгтэй юм байна гэд бид нар өмнө нь зөвхөн өсвөр насны ээжүүдтэй ажилладаг байсан бол тэр кейсээс хойш бэлгийн хүчирхийллийн кейсүүдийг авч ажилладаг болсон. Тэгээд тэрэн дээр илүү их туршлага хуримтлуулад тэгээд тэр санаачлал ингээ явсаар байгаа зүйлтэй хөрхөн зүрхнүүдийн аян болоод тэгээд хөрхөн зүрхнүүдийн аян маань одоо мэрэгжлийн бэлгийн хүчирхийллийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг юм мэрэгжлийн байгууллага болсон. Бид нар бол яг хуу тодорхой шалтгаануудын улмаас бэлгийн хүчирхийллийн кейстэй ажиллахаа бас цогцоогоод илүү ойлголт мэдлэг нэмэгдүүлээ, урьдчилан сэргийлэх гэдэг тал руугаа ороод ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол төрөмс байгуулгын ажил өөрөө юм тохиолдлоос л ингээл үргэлжлээл явж идэг. Нэг охины тохиолдол гарч ирлээ гэхэд энэ дэр юм хийж болох юм байна гэдэг юм уу те. Одоо бол бид нар ингээ яг тэр бэлгийн хүчирхийллийн кейсийн тухай ярилцах одоо цагдаа нартай хүртэл ярилцаа сонсож байхад хичнээн нөгөө тэр хувь хүн нөгөөрөө санаа зовоод ингэж хэмсэн тэгч хэмсэн гэсэн хэрнээ хууль тогтоомж одоо тэр нөгөө журмынхаа хувьд болтгүй алдаатай зүйлүүд бол байдаг юм л та. Хүнийгээ бодоогүй гэх юм уу? Тийм. Ер нь тэр одоо ер нь та бүгдийн үйл ажиллагааныхаас харахад хэр их өөрчлөгдөж байгаа вэ? Сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. За одоо би сүүлийн олон жил бэлгийн хүчирхийллийн кейс авах болохоор яг одоо хэлж мэдгүй байгаад байна. Гэхдээ ер нь бол бас нөхцөл байдал бүр тийм төдийлөн сайжраагүй. Төрөмс байгууллагууд бас ямар ялангуяа одоо гэмтрийн охирогч нартай ажилладаг төрөмс байгууллагууд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр
энэ ажил өөрөө жоохон хүнд хүчээр ажил учраас тэгээд дээрэс нь хамгаал шаардлагатай ажил учраас тэгээд тэр кейстэй ажиллаж байгаа хүний хамгаалалаас айгүй чухал байдаг учраас энийг өөрөө төр хийх хэрэгтэй юм байна гэдэг бас юм байр суурьтай байгууллагууд бол зөндөө олон болсон. Тэгээд тийм учраас дээрэс нь одоо хүүхд хамгааллын тухай хууль тэгээд энэ хүүхд хамгаалал дээрээ төсвөлж байгаа мөнгө нүртэл их боломжийн бас байгаа учраас ер нь энийг өөрөө төрийн байгууллагууд нь өөрсдөө энэ кейсүүд аваад явах хэрэгтэй юм байна гэдэг ийм бид нар бол илүү урьдчилан сэргийлэх чиглэл рүүгээ хүмүүсийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлээ, хүүхдүүдийг чадахжуулъя гэдэг тал руугаа л ер нь явж гин. Тэгээд бас хэцүү юмнууд сонсогдчихлээ дээ. Одоо ажилтнуудын ур чадвартай холбоотой асуудлууд ч байна. Тэгээд ярихад бас тиймэрхүү юмнууд сонсогдоод байгаа дээ. Тийм учраас аль болох бид нэр одоо хүмүүсийг нь өөртөө мэдж байгаа юмыг л тэр төрөд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад юм уу сэтгэл зүйч нарт бас хилээд өгч гисэн, заагаад өгч гисэн энэ төр гэсэн л нэг тийм бодолтой байгаад байгаа. Тэгээ манай байгууллагын хувьд бол ер нь бол тийм ер нь гэмтрийн охирогч нартай ажиллах нь өөрөө эрсдэлтэй юм байна. Одоо хэд хэдэн бас дайралтуудад тэр өртсөн учраас ер нь хэдийгээр бид нар нийгмийг өөрчлөх, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж байгаа ч гэсэндээ бидний өөрсдийн сайн сайхан байдал, эрүүл аюулгүй байдал их чухал учраас тэрийг бас бодох хэрэгтэй юм байна гэж ер нь бодсон шүү. Нийгмийн ажлаа хийгээд явж байхдаа ээж та ер нь хэр зөвлөдөг вэ? Зөвлөлтөн санал зөвлөлтөн та буруу бодож гин би зөв бодож гин гэх үе байна. Эсвэл ээж шүүмжлэн тэгээд одоо ингээл иймэрхүү юм ярьсны дараа ээждээ үзүүлэх бас их жоохон халуун штэ. Ер нь бол буруу ярьсан ч гэж магадгүй гэдэг ч юм уу. Эсвэл ингээд ээж заавал нэг тийм комент хэлнэ. Үнэхээр сайн байх юм бол сайн байна гэдэг комент хэлнэ. Тэгээд баг нэг дүн тавилж байгаа юм шиг заримдаа мэдрэмж төрдөө штэ. Ер нь бол нөлөөлөл бол их үү? Залуу байхдаа л их байсан. Тэгээд сүүл рүүгээ бол ээж бараг за би ч ер нь мэдгээ ойлж чинь чамаас илүү суралцж чинь гэд. Гэхдээ гэр бүлд яг ийм нийгмийн асуудлаар одоо мэрэгсэн гэх юм уу хүнтэй байх нь өөрөө их тийм гэр бүлийн уур амьсгалыг хүртэл заримдаа жоохон төвөгтэй болгодог. Яа гэвэл ингээд чадахгүй юмаа хүртэл зөвлөлтөө л одоо яах вэ мах уу гээл тийм. Гэтэл тэр одоо цагийг бол гэр бүлтэй зориулмаар байгаа шүү дээ. Уг нь л тий өөрсдийнхээ тухай эрүүл мэндийнхаа тухай ямар хоол хийж идэх ч юм уу тий баяраа яаж тэмдэглэх тухай ярмаар байвчиг хөвчлэн тэгэл нөгөө нийгмийн асуудал руугаа ороод ингээл яриад зурагт утсан ч гэл ингээл ярилцаал тий тэр их тэгчгэнсээ энийг ингэж юмсан гэд. Гэхдээ нөгөө талаар яг ажлын хувьд бол мэдээж маш их түвшигтэй. Охиндогоо тэгээд яг яаж одоо харьцаж байна. Одоо охиндогоо болохоос өмнө тодорхой хэмжээний мэдлэгтэй бас болцсон нийгмийн ажилтан болцсон юм шүү дээ. Би өөрийгөө бол айгүйх тэгж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэр тусмаа ингээ өсвөр нас төхөөд ирэхээр би өөртөө айгүйх ихтгэлтэйсэн. За би ч одоо маш олон жил насаараа бараг шах өсвөр насныхантай ажилласан тий. Өсвөр насны охтуудыг бол өстой очрын олон гаргаахгүй дээ. Би бол энийг маш амархан туулна гэж бодсон чинь бас яг нүр тулахаар их шал өөр юм байлаа. Ер нь шал өөр. Тэгээд 7 хоногт 3-4 удаа хүүхдүүдэд хичээл заах юм уу зөвлөгөө өгөхөөс 24-т 7 өсвөр насны хүүхдтэй хамт амьдрах хоёр бол ингээ маш ялгаатай байгаа байхгүй. Тэгээд хоёроос тулсан ер нь бол тэгээд аль болох найз байхыг хичээдэг. Ер нь бол найз маш итгэдэг хүн нь байх гэж маш багаас нь хичээсэн. Тийм болохоор нууцын задруулахгүй байх, надад итгэж ярьсан юм энэ бусад хүмүүстэй ярилцахгүй байх гэдэг л айгүй чухал байд юм билээ. Итгээд ярьсан юм энэ өөр хүнд ярьсан бахаар дахиж тэр хүүхэд нэгдэхгүй болчтой учраас гэх мэтчлэн яг нэг юм уншсан, сонссон, мэдсэн амьдралын туршлагууд бол ингээл байгаа боловч заримдаа бас яаж яг учраа болохоо ойлголцохгүй энэ төр үед бол байна. Тийм гэхдээ бас харьцангуй бит хоёр өсвөр насыг их айтаахан аз жаргалтай тулж байгаа л гэж бодож байгаа. Тэгээд найз байх нь л хамгийн чухал юм билээ. Найз найз байхын тулд их маазрах хэрэгтэй болно, инээлгэх хэрэгтэй болно. Тэгээд тэдний ярьдаг үг хэллэгийг мэддэг болох хэрэгтэй болно. Тэгээд сонирхлыг нь хамт дааж сонирх нь гих мэтчлэн тэгэл ер нь яг нэг ийм хуудсан дээр л өсвөр насныхаа хүүхдтэйгээ хамт явж явах хэрэгтэй юм билээ. Тэгжээж л одоо тэр хэцүү байгаа юу минь сэтгэл санаа нь одоо хэцүү гундуу байгаа бол тэрийг нь ойлгож сонсно. Тэгээ хүүхд царанаас ингээд мэддэгддэг л те баяртай гонигтай бол гонигтай. Тэгээ өөрийн гэсэн орон зайг нөхөстэй байдаг юм бэлээ. Тэгээ бас хэтэрхийг шаардлага тавиад байж болохгүй ч гэдэг юм ба те. Тэгээ надад жоохон хэцүү санагдсан юм нь ийм
миний ойлгуулж хэлэх гээд байгаа зүйлийг ингэж өөрөөр ойлгож хүлээж аваад тэр хооронд ийм зөрчил гаргахал жоохон төвхтэй санагдсан. Тийм учраас би баригтаа бол ингээ хүнтэй харилцахдаа нэг боддгоо, хүнд үг хэлэхдээ ч юм уу боддгоо. Гэтэ хамгийн хизээ боддог гэхээр охиндоо юм хэлэхдээ боддог. Яаж хэлэх вэ? Яаж эвтэйхэн гоё ойлгуулах вэ? Ингээ хэлчихвэл ингээ буруу ойлгочих магадгүй учраас энийг зөв хэлэх хэрэгтэй юм байна гэд гих мэтчлэн тэгэл одоо янз бүрийн аргаар л үзэж байна да. Одоо ингээл хүмүүс сайн аав ээжийн тухай яриа айгүйх байдаг штэ, тодорхойлтууд байдаг. Ингүүл сайн ээж аав, ингүүл муу ээж аав ч юм. Эсвэл тэрнтэй харьцуулбал би айгүй муу ээж юм даач гэдэг юм ингээл нэг юм айгүйх ойлголтууд байгаа байдаг штэ. Тэрэн дээр ер нь яг мэрэгжлийн үеийн хувьд ер нь юу гэж хэлэх вэ? Зүгээр сайн ээж аав гэдэг тодорхойлт байгаа л тэрэнд нийцэх хүмүүс тийм олон байдаг юм болов уу? Би бол яг хүн болгон л маш сайн ээж аав байхыг хичээж байгаа. Хизээж одоо би зориудаар муу ээж вэ ч юм уу аав байж гэж бол бодохгүй. Тэгээд сайн муу л хамаарад бүхэл хүүхдүүд ээж аавтаа бас хайртай байдаг юм. Дотор нь бүр үнэхээр хайр байдаг. Хичнээн гомдоосон өдр тохиолдлууд байсан ч гэсэндээ би зүгээр юу гэж боддог вэ гэхээр хүүхдтэй цаг л гаргадаг байх хэрэгтэй юм байна. Цаг гаргаж сонсдог. Цаг гаргаж ингээл одоо юу гэдгийг би чамд хоол хийж өгч байгаа энэ бол цаг гаргаж байгаа гэл эсвэл би чамаа сургуульд хүргэж өгч байгаа энэ цаг гаргаж байгаа гэхээс илүүтэйгээр цаг гаргаж тэр хүүхдийг сонсож байгаа юу, цаг гаргаж тэр хүүхдийн асуудлыг одоо хүн болгонд асуудал тохиолдсон тэ жижиг баг том нэгтэй янз бүр тэрийг нь хамтдаа даван туулахад нь цаг гаргаж байгаа юу, сэтгэл санаагийн сонсохдоо цаг гаргаж байгаа юу, сонирхол хүсэл мөрөөдлийг нь сонсохдоо цаг гаргаж байгаа юу гэдгэл их чухал юм байна гэж юу н бодож байгаа. Тэг цаг гаргаагүйгээс хангалттай сонсоогүйгээс хангалттай сайн юм хамттай байгаагүйгээс болоод юм тусгаарлагдмал юм байдлууд маш их үүсээд тэгээ одооны хүүхдүүд юу гэж ярьдаг болсон гэхээр би ийм мами ишүүтэй хүүхэд гэл өөрийгөө одооны хүүхдүүд хийж тодорхойлт би дайди ишүүтэй ч гэдэм үү те зарим нь бол тэрийг мэдгүй байгаа ч гэсэндээ би мами ишүүтэй гэл ээжтэйгээ жоохон харилцаа муутай бол тэгж илэрхийлээд байгаа энэ төр тохиолдод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эцэг гих гэдэг утгаасаа өөрсдийгөө бас ингэж хүндлэнгөөс айгуусаа анзаарч харах хэрэгтэй. Би чиний ээж учраас чи миний хэлж байгаагаар байх ёстой гэдэг юм тулгалтаа л болох багасгаад илүү юм чанартай цаг гаргах нь л айгүй чухал. Тэгээ угаасаа биднээс өсвөр нас очихоор нэг тийм их цаг шаардаад байхгүй ингээд өөр өөрсдийнхөө замаар явна. Гэхдээ зориулт айгүй чухал юм. Тэр нь зүгээр зэрэгцээ зургтуудаа суугаад байх биш тийм. Сонсож ин хичээд өөрөө утсаа хараа суугаад байх биш. Ерөөсөө л яг ингээд цаг гаргаад хамтдаа за сонир сайхан юу вэ? Юу алж ийн гэдгээл ингээл эхлэхээс эхлэх байхгүй. Тэгээд маш олон эцэг эхчүүд хүүхдтэйгээс харилцаж чадахгүй. Яаж эхлэх үү гэлдэг. Тэгээ миний хүүхдтэй зөвлөгөө юу гэхээр ерөөсөө эхлээл нэг 5 минутаас л эхэл. Үнэхээр ярилцаж чадахгүй байгаа бол 5 минут. Тэгээ тэрийгээ дараагийн өдөр нь 10 минут. За бүр болохгүй бол 5 минутаараа нэг 7 хоног явж үзээд бүр өдөр алга ярилцаж чадахгүй бол 7 хоногт ядаж би хүүхдтэйгээ 2 удаа 5 минутаар ярилцъя. Тэгтээ ярилцах сэдв нь юуны тухай байх уу гэдгээ бас айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгэхгүй хөвчлэн тэгээл зэмлээл одоо найз бандтай манай зөв охинтой болно гэхээр нуурлал тийм байхгүй яриад байгаа гэл би чиний насан дээр юм баггүй шүү гэл манай аавж тэ гэтэл цаг үе маш өөр болж байгаа өөртөө харьцуулах боломжгүй цаг үе байгаа энэ төр гэдгийг ойлгохгүй тэгээд дээрэс нь одоо миний үнэхээр эцэг эхчүүдэд хэлмээр юм юу гэдэг вэ гэхээр эмэгтэй хүүхдийг маш их гэрээ ажиллаар дардаг одоо гэрээ цэвэрэл хоолоо хий дүүгээ хаар хуцаа угаа гэд бид нар судалгаа хийж үзсэн. Тэгээ судалгаа хийж үзсэн чинь Монгол охид хөвгүүдээс одоо 2 дахин илүү цагийг гэрээ ажил болоод гэр бүлийн гишүүдийн сайн сайхны төлөө одоо зарцуулдаг юм байна. Тэр нь ингээд дандаа л юм гэрийн ахуй ажил. Тэр бол хизээч дуусахгүй ажил шүү дээ. Тэгээ маш их гэрээ ажилд нухлагдаад ирж байгаа охтууд ямар байдгүй гэхээр өөрийгөө илэрхийлэхтэй муу. Тэр чинь гэрийн л ажил хийж байгаа учраас хүмүүстэй харилцахгүй байгаа байхгүй. Өөрийгөө илэрхийлэхдээ маш муу өөртөө жоох итгэлгүй. Тэгэл бид нар янз бүрийн дасгал ажиллуулаад чиний давуу тал юу вэ гэхээр би айгуу сайн гэр цэвэрлдэг гэлтэй. Тэгээд айгуу сайн гэр цэвэрлдэг гэдгээ давуу тал болгож харж байгаа нь надад жоохон харамсалтай санагдаад байдаг байхгүй. Тэрнээс өөрөөр тэр хүүхдэд маш их давуу талууд байгаа
байгаа тэрийг нээх тэр үйл явц чинь хамтдаа байж ах хэвээр ээж автаа гэр бүлийн гишүүдтэйгээ. Гэтэл тэрийг нээх бүр ямар ч чөлөө цаг өгөхгүйгээр тэр хүүхдийг гэрээ ажилд ингээд дараад нөгөөхөө хийсээр агаал орой олдог унтдаг хичээл арай гэж дундуур нь хийдэг ч юм уу. Тэр тусмаа айлын том охтууд би бүр ярмаар идэх айлын том охтууд маш их үүрэг хариуцлагатай. Тэгээ маш их үүрэг хариуцлага үүрж байгаа нь өөрсдөнд заримд нь бүр юм сэтгэл зүйн дарамт болсон. Би ингээд том охин учраас би хариуцлагатай ах хэвээр, би мундаг ах хэвээр гэдэг нэг өөрийгөө юм дүрдээ байчсан. Гэтэл хүүхэд болгон өөр ингэсэн ертөнцтэй гэдгийг л хардаг болоосэ гэж асайг боддог. Тэгээд би манай охин ингэ уурлуулж гомдож исэн бол ээж уучлаарай ч гэдэг юм уу те. Таны өгөнд орж авах бол уучлаарай гэл багтаа айгүйх тийжлэх гэдэгс нөгөө бусад ангийнхаа хүүхдүүд дөөрөөлж юм. Тэг би хийцэж ээжтэй битээ тэгэж хэл. Яа гэвэл чамайг төрүүлэх болсон шийдвэр бөгөөд сонголтны миний хал байсан. Тэгээ чи намайг уурлуулж гомдоолоо гэд тэр би өөрөө ээж хүн учраас энийг би өөрөө зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр тийм юм ерөөсөө байхгүй шүү. Гэдгийн цаана одоо би юу ярьдаг вэ гэхээр би чамайг өсөхийн тулд тэгж байгаа гэдэг юм ерөөсөө огт хизээж ярьж болохгүй байхгүй. Яа гэвэл энэ тэр хүүхдтэй болох тухай шийдвэр бидний өөрсдийн л шийдвэр байсан учраас тэр хүүхдүүдийн төлөө чад бүхнээ хийх нь л бидний өөрөг. Гэхдээ л амьдрал одоо амьдрахын тулд хичээж байгаа, зүтгэж байгаа, магадгүй заримдаа хэцүү бэрхшээлийг туулж байгаагаа өөр хүүхдтэй нэлзааж ерөөсөө болохгүй л байхгүй. Яа гэвэл бид нар өөрсдөө сонгоод өөрсдөө шийдвэр гаргаад хүүхдээ гаргацсан учраас тий. Тэгээ энэ дээр нөгөө одоо хүчирхэг гэмхтэй, хүчирхэг охид, хүчирхэг хөвгүүд гэл нэг юм үг нь өөрөө бас амар жоохон буруугаар ойлгох гээд байдаг болсон байна шүү дээ. Тэгэл түрүүний ингээл таны хэлж байгаагаар гэрээ ажил хийлгэх нэг хэрэггүй дээ гэд жоохон их вэ шүү гэж хэлснийг нь нөгөө тийш нь хаста гэрээ ажил шийдгүү нэг юм хүчирхэг охтууд бүтээх гэдэг хандлага та нарт ирдэг. Ирсэн. Гэхдээ зөв гэрээ ажилтай холбоотой биш. Манайх чи нөгөө охтын манлайлалын хөтөлбөр гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэхээ нөгөө манлайлал энтер гэ хэлчингүүд манайхан чи нэг юм дарга болох гэж байгаа охтуудыг бэлдээд байгаа юм байна ч тийм үү те. Им амбицтай охтуудын хөтөлбөр юм байна энтер гэж ойлгох хүмүүс байдаг. Тэгээ охтын манлайлалын хөтөлбөртөө бид нар юу ярьдаг вэ гэхээр ерөөсөө хүний эрхийн тухай ярьдаг байхгүй. Би нэгэ хайрлах тухай, хүний эрх гэж юу юм, хүний эрхийг хангана гэдэг чинь юу юм, чамд ямар эрх байгаа юм гэдгийг л ойлголт. Тэгсэн чинь манай нэг оролцогч охин жоохон гэр бүлийн асуудал үүсэнгүүтээ 108 уццсан юм байна л та. Ингээд тэгээд тэр чинь эрхээ хамгаалж байгаа гэсэн үг. Бидний хувьд бол тэр үнэхээр бас бахархууштай үйл явдал. Адил тэр охин эрхээ мэдчихээн те. Надад ингэж хандаж болохгүй гэдгийг мэдсэн учраас намайг хэн хамгаалж болох вэ? Надад хэн тусалж болох вэ гэдэг газарлал холбогдож штэ. Тэгсэн чинь дараа нь гэр бүлээс нь манайхлаа жоохон юм ууртаагаар хандсан байхгүй яасан гэхээр та нар одоос та нар янз бүрийн ирэх мэрх гэж ярьсаар хагаад энэ хүүхдийг сте эвтэй ичлээ. Оол манай хүүхд ийм хүүхд байгаагүй сте айгүй хөрхэн дуулууртай юм охин байсан чи одоо зүгээр хүний ирэх яриад байна гэд. Тэгээд дургу хүмүүс бол байдаг тий. Тэнгүүд бас одоо нийгэмд нийтлэг ажиглагдчихж байгаа юм бас байгаа шүү дээ. Нөгөө юм хит эмхтэй одоо хүмүүсийг ингээ хитрхийх дээдлээд байна. Тэднийг мундаг гэд жоохон тусгаарлаад байна тий. Тэнгүүд энийг энэ ста феминист гэж ингээл ярьдаг. Нэг ялгааг ингээд манай сонсогч үзэгчдэд хэлээд өгч. Феминист үзэл гэж яг одоо феминизм гэдэг нь юу юм? Феминист хүн гэхээрээ зөвхөн эмхтэй хүнийг л дахин шүтээд байдаг тий. Эсвэл эмхтэй хүн өөрөө феминист гэвэл эрэгтэй хүн надад хэрэггүй гэд ингээ яваад байдаг үнийг хэлээд ит юм уу? Одоо нийгэмд чинь бүр ингээ нэг юмыг ойлгохороо хит тууширж ойлгох юм бас байгаад байдаг. Энийг нэг биднэрт нэг тайлбарлаад өгч. Дарга болох ч юм эмэгтэй чи феминизм ярьдаг гэдэг. Одоо бүр тийм өгнөд гарсан. Нэгдүгээр зэргийн феминист энэ төр гэдэг. Тэгээд зэрэгтэй юм. Тэгээд бид хоорондоо яхаа маазраа тэр зэрэг мэрийг хаанаас авд юм бол олоод авчихсан. Хороноос тийм чи зарим нь хороноос өгд юм байлээ ш тавчиж аваач гэдэг. Зэрэгээ авснаа тэргээл хоорондоо жоохон тэгээд. Тэгээд ерөөсө феминист үзэл феминизм гэдэг чи өөрөө зүгээр л шудрагаас л байхгүй юу? Шудрагаас тэгш эрхийн тухай ойлголт. Феминизм гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийг сайн сайхан байлгах тухай, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай, тэднийг аз жаргалтай байлгах тухай, тэднийг дарга болгох тухай асуудал ерөөсөө биш байхгүй тий. Нийгэм өөрөө эрэгтэй эмэгтэй хүүсийн хүмүүст ингээд арай өөрөөр хандаад байна. Тэгээ одоо бол бүр одоо бусад хүүсийн хүмүүсийг ч гэсэндээ энэ феминизм гэдэг дотор хамааруулж ойлгодог болсон. Хүүсээс нь шалтгаалаад хүмүүст өөр өөрөөр хандаад байгааг л
болиулах гэдэг л юм баггүй. Тэг эрэгтэй төрсэн байсан ч хамаагүй, эмэгтэй төрсэн байсан ч хамаагүй, эсвэл өөрийгөө өөр хүүсээр илэрхийлж байгаа хүмүүс байсан ч хамаагүй, эсвэл бүр одоо хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан байснаас үл хамааран шудраг ёс одоо тэгшэрхээр хандахыг л одоо энгийнээр тайлбарлавал ингэж л хэлэх гээд байгаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсүүдэд л яг л тэгш хандах тий. Эрэгтэй эмэгтэй байгаагаар нь өөр цалин өгөх биш. Эрэгтэй эмэгтэй байгаагаар нь чи илүү дорой, чи илүү хүчгүй гэж хандах ёстой биш. Тэг эрэгтэй хүүхэд бол одоо ерөнхийлөгч бол эмэгтэй хүүхэд ээж болно гэдэг үзэл хандлагаар хандах тухай ойлголт ерөөсөө биш л байхгүй. Тэр тэгшхэн байгаасай, тэр шудраг байгаасай л гэдэг. Тэг тэрний төлөө л тэмцэж байгаа хүмүүсийг феминистүүд гэж хэлээд байгаа. Тэгээ яг үнэн хэрэгтэй яг хүүсээр нь аваад үзгээр үнэхээр хүний эрхийн зөрчил хаана илүү их байна гэхээр эмэгтэйчүүдийн дунд их байгаа. Эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Тэр дундаа охидын эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Ингээ хүүсээр нь бид нар аваад үзэхлээр те. Тэгэхээр тэр бүлгийн хүмүүс, тэр хүүсийн хүмүүс илүү их бэрхшээлийг бити амсаасай л гэж бодож байгаа. Тэрний төлөө л ажиллаж байгаа хүмүүс байхгүй юу? Тэрнээс биш бүгдээрээ дарга болол бүгдээрээ их хурлын гишүүн болох гэдэг хүмүүс ерөөсөө ч биш. Энэ дээрээс нөгөө зарим эмэгтэйчүүд нүртэл өөртөө жоохон бас таршаа ойлголттой тийм шүү гэн тий шүү дээ. Тэгээд тэр үйлдэлээс нь болоод нөгөө олон нийтэд ойлгохтой болохоор ийм юм биш тий шууд ойлгоод. Тэгээ одоо жишээлбэл Монголд бол юм биш эмэгтэй төрсөн учраас зарим нэг бэрхшээлүүдийг туулж байгаа яг үнэндээ тий. Одоо бид нэр охидын эрхийн чиглэлээр ажилладаг гэхэд эмэгтэй хүүхэд болж төрснийхөө хувьдаа туулж байгаа бэрхшээлүүд байгаа байхгүй. Эрэгтэй хүүхдүүдтэй харьцуулбал тэр нь асар их хэцүү байх ч юм уу те. Эмэгтэй хүн болж төрснийхөө хувьдаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байгаагийнхаа хувьдаа эсвэл бэлгийн цөнх байгаагийнхаа хувьдаа хэцүү бэрхшээлүүдийг туулаад байгааг л бүр одоо болдог байхгүй ойлгомоор байна. Бүр хэцүү бол тэрийг багсгамаар байна. Тэгээд бид нар бие биендээ зөвхөн хүн гэдэг утгаар нь ханддаг л баймаар байгаа байхгүй. Тэгээ эмэгтэй учраас чи дорой гэж хандах биш. Эмэгтэй учраас чи нөхөртөө задуулдаг байх нь it's okay штэ гэдэг ийм хандлага биш л байгаасай л гэдэг одоо маш энгийнээр ойлгох юм бол ялангуяа феминизм, гендер, тэгшэр, шударгаас гэдэг юмнуудыг ярьдаг хүмүүсийн хувьд бол угаасаа гэдэг ойлголт ерөөсөө байдаг. Угаасаа хизээш тийм биш. Энийг өөрчилж болно гэж бодож байгаа хүмүүс л өөрсдөө феминист гэж нэрлэлсэн ч болно ер нь бол. Яагаад гэвэл тогтсон тэр үзэл хандлага заавал юм байх ёстой биш гэж бодож байгаа байхгүй. Заавал сайн их нарыг сартаа нэг заддаг байх ёстой биш шүү дээ. Сайн их нарыг сартаа нэг удаа цэцэг хөвгтөө байж яага болохгүй гэж хэлдэг. Иймэртэй юмнууд ярьдаг хүмүүс л одоо өөрсдөө феминист эсвэл иргэний нийгмийн активист гэж нэрлэлсэн ч болно шүү дээ. Тэр бол чөлөөтэй. Өөрөө чи хүний эрхийн активист гэж нэрлэж болох уу? Болно. Энэ ийм одоо хүний эрхийн активист буюу хүний эрхтэй холбоотой асуудлуудад илүү их юм мэдрэмжтэйгээр хандаж үйлдэл хийдэг энэ хүмүүст хандах хүмүүсийн хандлага жоох өөр өгдөг. Өөр штэ. Шал өөр. Маш өөр. Тэгээ саяхан нэг нийгмийн ажилтнуудаараа тэгээ ер нь нэг хүний эрхийн талбарт ажилладаг нийгмийн ажилтнуудаараа уулзаад ингээд ярьсан чинь зүгээр юм чөлөөтэй ярилцлага хийж байгаа байхгүй өөртөөхөө тухайн яриад ингээд болсон явдал мавтлаатай яриад жоох юм хов бацх маягтай. Тэгсэн чинь ингээ бүх хүнээс ийм бусдыг ойлгох мэдрэмж ийм тэр чадвар нь ингээ асар хөгжсөн нь харагдаж байгаа байхгүй юу. Өөрт нь ингээ асар муухай зүйл хийсэн, өөрийг нь гомдоосон, өөрт нь ингээд одоо сэтгэлийн эгөө шарах үлдээсэн байсан ч тэр хүнийг ойлгодог. Магадгүй тэр хүн тэгсэн бах та эсвэл тэрний тухай мэдэхгүй байсан болохоор ингэж хандсан байх та ч тийм үү. Тэгээ ер нь бол энэ бусдыг ойлгох буюу энэ эмпати чанар гэдэг бол яг энэ хүний эрхийн талбарт ажиллаж байгаа тэр тусмаа иргэний нийгэмд байгаа хүмүүст л асар өндөр төвшөнд хөгжсөн байдаг. Тэгээ заримдаа бид нар бас бие биентэйгээ маазрал на эмпати чинь бүр хөгжөөд энэ өөр төвшөнд очсон юм байна. Тийм. Ер нь аль тийм ингээд маш тийм хүнийг ойлгодог, маш юм цаад юм учир шалтгааныг нь олж харах гэж хичээдэг тийм төрлийн хүмүүс идэх шүү ер нь л. Ингээ батгаар та хэдийг эднэрсээ дандаа сайн дурын ажил хийдэг тий. Нэг эмпати өндөртэй хүмүүс учраас намайг ойлгох хэвээр бидний ажилд өнгөө туслах хэвээр гэдэг тийм хандлага хэрэг хэрхэн бэлг байх уу. Тэгэл нэг сургалт игээд өгөөч гэл тэгнэ. Тэгэл тийм юм уу гэл тэгээд тэгэнгүүт бид нар ч бас ингээд чадлаараа хөөрхөн цагийн тариф марифтэй шүү дээ. Тэгээд дандаа өнгөө ачаал энэ тэнд ингээ юм яриад байна гэж аахгүй. Тэгээд манай сургалтууд ийм байдаг шүү гэхээр та нар төлбөртэй заад юм уу гэл бүр гайх жишээ нэ тэ. Тэгээд зөвлөгөө өгөөд өгөөч гэл ингээд
Тэгэнгүүт цагийн төлбөрөнд хийдэг шүү нэтрэг гэлэнгүүд би та нарыг үнгүү л зөвлөх хөөгдөг гэж боддог штэ гэж. Мэдээж хэрэг бид нар яг өөрсдийнхөө зорилтод бүлэг ажиллаж байгаа хүмүүстэйгээ болвол тэгээд үйл ажиллагааныхаа хүрээнд бол ингээл бүхэл ажлуудаа хийж байгаа. Гэхдээ иргэний нийгэмд ажиллаж байгаа хүмүүс чинь өөрсдөө бас хүн штэ хүн те энэ нийгэмд амьдрах хэрэгтэй, орлого олох хэрэгтэй. Хичнээн бид нар одоо өөрсдийнхөө гэр бүл, өөрсдийнхөө үр хүүхэд иргэн тойрноос хайлаад нийгмийн сайн сайхны төлөө ингээ бусад хүмүүст туслах гэж би жоохон ярих дургүй. Бусад хүмүүст ингээ дэмжлэг үзүүлэх, нийгмийг өөрчлөх ажил хийж байгаа ч гэлээ. Бидний өөрсдийн хувийн амьдрал гэж бас байгаа. Тэгээд дандаа л нэг ийм үг гэдэг. Иргэний нийгмийн ажлыг нэг бол баян хүн хийдэг, нэг бол тэнэг хүн хийдэг. Тэгээд бид нар баян мишим чинь жоохон тэнэг хүмүүс нахаа. Тэгдэг. Гэхдээ зүгээр ингэж боддог. Хүн болгон ашиг орлогын төлөө, хувийн бизнесийн төлөө юм уу, амбицийн төлөө ингээд амьдраад ах юм бол нийгэмд мэдээж асуудал байж таараад тэр асуудалтай ажиллах хүмүүс хэрэгтэй болно. Тэр хүмүүс нь бид нар байх. Тэгээд нийгмийг өөрчлөх энэ ажлыг хийхгүйгээр бид нар хамтдаа урагшлах ийм сайн сайхан байдалтай болох боломжгүй байхгүй. Тэгэхээр иргэний нийгэм гэдэг бол ерөөсөө л яг нийгмийн маш том бүрэлдэхүүн хэсэг, нийгмийг хөгжүүлж байгаа, өөрчилж байгаа, илүү гэрэл гээтэй болгож байгаа салбар гэж бол хардаг шүү дээ өөртөө. Бид нар энэ нэг юм өөрийнхөө за энэ ажлыг хийнэ гэж дурласан ажлаа хийх явцдаа тодорхой хэмжээний урам зориг авах юм бол бид нар дараагийн алхам хийгээд урагшилж явдаг. Иргэний нийгмийн хүмүүс тэгвэл ашиг олдгүй юм бол юунаас тэгвэл тэр урам зоригийг авч дараагийн юмаа хийя гэдэг тэр сэтэл дараагийн алхмууд бий болт юм байна. Ерөөсөө л юм ялангуяа миний хувьд бол ийм охтын нүдэнд үүсэж байгаа гал. Тэгээд маш хэцүү бэрхшээлийг туулж ирж байгаа охтуудын нүднийх нь гал нэг унтарсан байдаг. Ямар хэцүү юм туулж ин да гэж өмнөөс нь баг ингээд уйлмаар, шантармаар, шаналмаар тэгээд энэ үнэхэр сэтгэлийн хат зориг хэрэгтэй байна да гэж юм өмнөөс нь бодогдох үед бол маш их байдаг. Тэгээд ажиллаад яваад ингээд хөтөлбөрүүдтэй хамруулаад ингээд удаан л ажиллана л та. Гэхдээ нүднийх нь гал ингээд сэргэж ирдэг. Өөртөө ихтэй болж эхэлдэг. Өөрийнхөө одоо гадаад төрхөндөө анхаардаг болдог. Тэг хүмүүстэй хөөрхөн харилцаад эхэлдэг. Эхэндээ одоо нэрээ чилж чаддгүй байсан бол хөтөлбөр дуусгаад бүр ингээд чөлөөтэй ярьдаг болцсон. Тэгээд дараа нь тэрийг өөрсдөндөө дүгнэлтэж үзээд би ингэж өөрчлөгдсөн. Ийм урам зориг авсан, ийм ихтгэл үнэмшилтэй болсон. Ингэж хүсэж мөрөөдөж гин гэдгийг сонсгол ерөөсөө дараагийн юм хийх ёстой юм байна гэдгэл урам зориг өгдөг. Тэгээд манай нэг ажилтан бас ярьжсэн ингээд нэг хөтөлбөр дуусаад тэгсэн чинь ингээд октод баярлал уйлсан юм байна л та тэгсэн чинь манай нэг ажил тэр уйлж байгаа нэг сайхан санагдсан ингээд үндээл нөгөө тэр гоё одоо мэдрэмжээ илэрхийлж байгаа нь үнэхээр сайхан санагдсан байгаа хгүй. Тэгэхээр яг л тэрнтэй адилхан бид нар их олон октодод энэ боломжийг өгөх юмсан л гэж боддог байхгүй юу? Амжилттай хүн гэж зүгээр л ингээд хідэн төрхтэй болсон юу хийсэн гэдгээс нь илүү тэр хүн бусдад яаж нөлөөлж амьдралыг нь яаж өөрчилж чадж байгаа вэ гэдгээр нь дүгндэг гэдгсэн л дээ. Тэгэхээр та үнэхээр их амжилттай хүний нэг мөн гэж өөрийгөө бартан хэлж чадах уу? Хэцүү асуулт. Би тийм одоо их өнгөрөөд төрлийн хүн бас биш. Ер нь бол ингээд нэг юм болоогүй байна да гэж өөртөө дандаа юм мессеж өгдөг. Өшөө энийг үргэлжлүүлэх хэрэгтэй, өшөө өргөжүүлэх хэрэгтэй, өшөө илүү үндэсний хэмжээнд энэ хөдөлгөөн өрнжоох хэрэгтэй гэж бодохоор би их юм жоохон ханд цаддгүй хүн бас байж магадгүй. Тэгээд би үнэхээр амжилттай болчлоо гэчүүл би магадгүй цадчих واخ. Цадаад энэс цаашаа за одоо ашигтөө гэдэг ч юм уу ийм ханалт надад үүсчих болоо гэж боддог учраас бистэй амжилтаа алж ин да гэж нэг ахтар тэгж өнгөрөх юм уу бартамнах сэтгэл надад бас нэг их төрдөггүй. Өшөөл илүү хийчих юмсан, өшөөл олон охтуудад хүрчих юмсан, энэ хөтөлбөрөдөө өшөө өргөжүүлчих юмсан гэл тэгэд хизээ ханаад хизээ амжилттай болчлоо гэж өөрийгөө дүгнэх юм байгаа мэдгүй байна. Тэгтээ мэдээж хэрэг эхлүүлсэн ажил болгоно ямар нэгэн одоо зэрэгт хүрэж байгаа учраас бол тэрийг бас амжилт гэж хэлнэ. Одоо ингээд энэ ажлыг хийж явж байхдаа бас дахиад нэг өөр нэг юм хийгээд үзье та гэж бодож ирсэн ямар үед байна? Ямар өөр ажлууд бас хийж үзв?
За би ингэсэн одоо нэг амьдралдаа гаргасан сонин шийдвэр мэдэр гээд хэлэхээр нь боцсахгүй би чинь ямар сонин шийдвэр гаргасан бэлээ. Тэгээ сүүлд нөгөө хүн болгон бараг ингээл одоо миний үеийн хүмүүс чинь те их оролт нэр твшаал эсвэл одоо аваал гэсэн чи би зүгээр маазраад тэгсэн. Хамгийн тогтмол сургалттай өнгөл би л энэ хүүхдтэйгээ тоог өсгдгүү карьераа өөрчилж их оролт нэр твшдгүү хүн чи би байна гэд. Тэгээд бас өөрийгөө ч гэсэн гайхдаг эргээд би ч 20 жилийн ажлыг хийгээд одоо ямар уйддгөө юм бэ гэд. Тэгээд уйдахгүй байгаа нь болохоор нөгөө дандаа өөр хүмүүстэй ажилладаг, дандаа өөр хөтөлбөрөд хэрэгжүүлдэг болохоор. Тэгээд яг дунд нэг юм шантрах үе гарсан юм аа нэг 2016 онд за ер нь л байли яшиг гэдэг. Тэгэж явж байгаад гадуур гадаад мададаар ингээд одоогийн залуучуудаар бол юм оршихуй хямрал гэж яриад байгаа шүү дээ. Тухайд бол оршихуй хямралд орсон шагаа. Тэгээд сурж морж явж ирчээ. Тэгээ 2018 онд бас салбараа солилж үзээд тэгээ нэг хэсэг хугацаанд үйл хөдлөлийн салбарт ажиллаваа. Тэгээ тэр бол бас яг иргэний нийгмийн байгууллагаас яг юм сургалтын байгууллага. Тэгээд тэнцэнэ бас нэг айхтар одоо амжилт олоогүй. Тухайд бол би өөрийгөө айгүй амжилттай энэ ажлыг хийж чадчихээн гэж бодсон чинь миний өөрийн үнэт зүйл их өөр хүн байсан учраас юм олон тооны бизнесийн хүмүүстэй ажиллахад бас нэг жоохон өөрийгөө өөрчилж чадаагүй энэ төр талуудаас байсан болоо гэж эргээд ер нь бодогддог байхгүй. Дандаа ашигын төлөө ажилладаг хүмүүстэй ашигын бус ийм амьдралаар амьдарсан хүнд бол айгүй хэцүү үнэхээр санагдсан. Яагаад энэ хүмүүс энийг ч гэсэн ингээд ийм нийгмийн сайн сайхны төлөө гэж харж болдгоо юм болч гэдэг юм нэг ийм өөрөө өөртөө тэмцэлдэг зөрчилдөг үеуд бас байсан л да. Тэндээс юуг олж авсан бэ гэхээр одоо бид нарыг хэрэгжүүлж байгаа бизнес girls гэдэг хөтөлбөр. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг бэлтгэх ёстой юм байна. Тэрийг нь охин наснаас нь бэлтгэх ёстой юм байна. Эмэгтэйчүүдийг бизнес сэтгэлгээтэй болгох хэрэгтэй юм байна. Тэгжиж эднэр ингэж эрэгтэйчүүдтэй адилхан гэхин ч удаа хаашаа эрх том сэтгэх юм байна. Яг л ихэнх бизнес эмэгтэйчүүдийг ингээ хараад тахаар жоохон юм жижиг төвшин сэтгэх гээд юм жижигээр харах гад эсвэл юм эрсдэлтэй шийдвэр гаргахаас айдаг ч юм уу юмнууд ингээ ажиглагдсан байхгүй. Тийм болохоор бизнес сэтгэлээ гэдэг чинь айгүй чухал юм. Надад ч байхгүй. Тэгээ тэрийг олж авахын тулд Business Girls гэдэг хөтөлбөр санаачлаа. Тэгээ тэрийг 2022 оноос хойш хэрэгжүүлээд одоо бид нэг 60 гаруй бизнес эрхэлдэг охтуудтай тэгээд инкубатор төв байгуулад менторшип хөтөлбөр энэ төр хэрэгжүүлээд тэгээ бизнесийн салбарт нэг ажиллаж үзснээсээ их том юм олж авсан байна. Тэгээ амьдралын маш том туршлагач авсан, ажлын шинэ гоё санаанууд ч авсан. Хүний сайн муугч маш сайн одоо ялгаж харсан яа тэгэхээр би чи юм гэгээлэг дүү төрлийн ажил хийдэг учраас юм дандаа гэгээлэг хүмүүстэй харилцаал те байсан чинь юм бизнесийн салбарт оронгууд тэр чи их өөр юм билээ шүү дээ. Ер нь өөр юм билээ. Соёл нь ч их өөр. Тэгээд тэндээс ингэж хүний бас одоо сайн муугч хүртэл таньж сурсан гэх юм одоо тэгэх юм амьдралын их том туршлага болсон. Бас нэг хэрэгжүүлж байгаа ажил гарч тийм baby box тийм. Baby box-ийн эхлэл бол яг baby box гэдэг санаачлах ч өөрөө уг нь бол нөгөө Скандинавын хойгийн орнуудаас эхэлсэн санаачлах хамгийн анх Финландаас эхлээд явсан. Тэгээд тэр одоо баян улс орнууд гэх юм уу те төрж байгаа хүүхэд болгондоо ингээ шинэ эхлэлийг бэлэгдээд амьдралынх нь бүх юм тэр боксын дотор байгаа шив шинэ хувцастай адилхан шинэ байгаасаа гэж бэлэгддэг юм байна л да. Тэгээд хүн болгоны амьдрал тэгш эхлэх ёстой гэдэг юм гоё үнэт зүйлтэй юм байлаа. Тэгээд төрж байгаа хүүхэд болгондоо зарим улс орн бүр 3 нас хүртэлх бүх зүйлсийг нь зарим нь 1 нас хүртэлх нь зарим нь 6 сар хүртэн хэрэглэх ингээ бүх зүйлсийн бокснд тэгээд засгийн газраас ингээ бэлгэлтэй юм бэл. Тэгээд бүх иргэнээ одоо тэгж гоё ухтаж авдаг. Одоо монголоор бол их бэлэгдэлтэй ухтаж аваад. Тэгээд тэр ийм гоё санаачлага байд юм байна гэдгийг нь олж мэдчихээ. Тэгээ яг ингээл бодоол яваад. Тэгээ бид нар өөртөөх нөгөө залуу ээжүүдтэй ажилтдаг хөтөлбөр дээрээ төсөл дээр ингээд жоохон оруулаад тэгээд нөгөө хүүхдийн ямыг бэлдэж чадахгүй байгаа айгүй олон охтууд байдаг байхгүй. Тэгээд бид нар үлгий даав юм хөө ингээд авч өгөөл тосолдог л та. Тэгээд тэрийг арай жоохон өргөжүүлээд ийм baby box гэдэг ямыг өгье гэж шийдэг. Тэгээд төрж байгаа охтууд болгондоо нэг хэсэг baby box өгөөл ингээд явсан. Тэгсэн чинь бидний санхүү бас хэцүү болно ш. Ингээд дандаа өгөөд ээж болохгүй. Тэгэхээр нь ер нь хэдүүлээ энийг бизнес олгоод baby box гэж ингэж гоё одоо тэр гадны санаанаас хуулахыг хуулаад тий өөрчлөхийг өөрчлөөд тэгээд ингээд
Baby Box Mongolia гэдэг юм санаачлагыг эхлүүлээд тэгээ тэн дотор нь ерөөсөө одоо бол манай бокс маань 0-3 сартай тэгээ шин төрж байгаа хүүхдэд бүх хэрэгтэй зүйлс нь тэр боксын дотор байдаг. Одоо үлгий, давуу, тэгэл гадуур үлгий. Тэгээд баривч байдаг хүмүүст маш их таалагддаг. Яагаад гэвэл нөгөө Монгол гэдэг үндэсний тэгээ үнэг бас байдаг, хайчилсан үнэг. Тэгээд тэр боксоо худалдаад авчих юм бол боксын дотор нь ерөөс хэрэглэх бүх юмнууд нь л байгаа байхгүй. Тэгээд ялангуяа энэ бол нөгөө анхлан төрөгч ээжүүдэд анх хүүхдээ үлгэдэж авч байгаа эцэг эхчүүдэд бол маш хэрэгтэй, маш юм нэг талаараа санхүүгийн хувьд ч гэсэндээ хэмнэлттэй адил хэрэгтэйггүй олон зүйл худалдаж авахгүй хэрэгтэй зүйлсүүд нь байгаа учраас тэгээ энийгээ бизнес олгоод бокс гээ бүр одоо гоё хөгжүүлээд тэгээд ашгаа бид нар яадаг вэ гэхээр ашгаараа залуу ээжүүдтэй бокс бэлгэлдэг. Гэхдээ бүгдэнд нь бас үгж чадахгүй л да. Гэхдээ яг үнэхээр шаардлагатай авч чадахгүй байгаа санхүүгийн хувьд бэрхшээлтэй юм охтодтой бол боксоо бэлгэлээл ингээл явж байгаа. Тэгээд бас ингээл бизнес эрхлэнгийн нийгмийн ажиллагаа. Яг нөгөө ашиг болоод өөртөө нагаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгээ иргэний нийгмийн энэ ажил охтуудтай холбоотой за энэ ингээ хүний эрхтэй холбоотой ажлууд хийж явах. Яах гэж Монголд амьдарч байна вэ гэж бодсон үе байгаа юу? Билгүй яах вэ? Ягаад тэгэхээр хүний эрхтэй дэлсэн оронд магадгүй та нарын ажлыг хийжсэн бол магадгүй саяны Финландд ажилласан бол бүр илүү их боломжууд байх байсан гэж боддгоо. Бүр ингээд гадаадын улс орнуудаар явбал төрөмс байгууллагуудтай нуулзах ингээ хатаархад гэж. Би тэгээ өөрийгөө ер нь за би нэг хатаархаа хүн бас биш миш гэж боддог гэсэн байхгүй. Тэгээ одоо тийм эдийн сонирхолтой юм биш миш гэл өөрийгөө. Тэгээд би юунд айгүй хатаархтай юм гэсэн чинь сая сүүлд өнгөрсөн жил намар Тайван яваад тэгээ Тайваны бас нэг яг эмэгтэйчүүдтэй ажилладаг байгууллагатай манайх олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэгээ Тайванд очих болгонд ингээд ийм нийгмийн хөгжил гэдэг юм чинь ингээ нүдэн дээр харагддаг юм ба штэ. Бид нар нөгөө хөгжихгүй байгаа нийгэмд амьдарч байгаа учраас тэр хөгжил гэдэг юм чинь ингээ нүдэрээ харж гараараа барьж бас мэдэрч чадахгүй. Тэгээ ер нь Тайван руу бол ингээ нэг жил болгон ч юм уу ингээ явдаг. Тэгээ нөгөө ковидын үеэр явахгүй байж байгаа сая өнгөрсөн жил очсон чинь бүр ямар ингээ хөгжчихсэн бүр ингээ хатаархмаар тэгсэн чинь нөгөө бидний хамтарч ажилладаг байсан байгууллагт маань засгийн газраас нь ингээд 27 ширхэг одоо манайхаар бол 4 өрөө орон сууц ингээд өгсөн байгаа байхгүй 27 ширхэг энэ 4 өрөө. Тэгэнгүүтээ тэрнийхээ хоёрыг нь болохоор нэг нь зөвлөгөө өгдөг төв болгож ашиглаад нэг нь одоо олон нийтийн хөгжлийн төв буюу одоо англиар бол community center гэдэг тийм төв болгож ашиглаад 25 орон сууцыг юунд зориулах вэ гэхээр хүчирхийлд өртсөн ялангуяа гэр бүлийн хүчирхийлд өртсөн байгаа очих газар байгаа хүүхдтэйг ингээм эмэгтэйчүүдийг амьдруулахад зориулж байгаа. Тэр нь манайхаар бол баг энэ одоо хүн нүү 22 маяр гэдэг шиг бүр тийм бүр юм гоё юм хороолол аахгүй. Тэгээ бид нарыг очиж үзүүлээд тэгээд хамгийн гоё нь юу байсан бэ гэсэн чинь тэнд ажиллаж байгаа бүх хүмүүсийн тэр төрөмс байгууллага штэ төрөмс байгууллагын хүмүүсийн цалин бөгөөд тэр байгууллагын урсгал зардлыг нь бүгдийн засгийн газраас нь гаргацдаг. Бид нар шиг хүмүүс нь юу их вэ гэхээр зөвхөн үйлчилгээг л үзүүлнэ. Үйлчилгээгээ маш сайн үзүүлээд хүмүүстэй туслаад тэднэрийгээ чиглүүлээд тэгээ бас хажууданд бид нэг кофе шоп тавьчихлаа. Айгуугаа кофе шоп тавьчихлаа. Дайлж мэлээ кофе өгөөл гэсэн чинь нөгөө кофе шопын бас тэр түрээс мөрөөсийнх нь бүх зардлын засгийн газраас өгдөг. Тэнцээ ажиллаж байгаа хүмүүс нь дандаа нөгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нар эсвэл залуу ээжүүд энэ төр байгаа байхгүй. Тэг би бодсон. Ямар гоё энэ газар төрөөд энэ иргэний нийгмийн ажил хийж байгаа хүмүүс чинь ямар аз жаргалтай ямар ч юм санаа зовх зүйлгүй зүгээр ажиллаад сайн их тухай бодож байгаа. Гэтэл бид нар юунд их санаа зовдөг вэ гэхээр мөнгө яаж олох вэ? Энэ бол ерөөсөө нөгөө хувьдаа мөнгө олохоос илүү шүдний өвчин байдаг. Яана одоо төсөл дуусгах чинь, түрээсийн төлбөр төлөх чинь, тэрний цалингаа яах уу гэл ингээл тэгээ нөгөө ашиг олдгоо ажлын энэ урсгал зардал гэдэг ч юм бол дандаа ингээл нөгөө хасах болол явж байна. Тэгээд мөнгө олохдоо асар их цагаа зарцуулаад тэрийг бодохчоор үйлчлэгээгээ яаж сайжруулах вэ? Үйл ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ? Яаж олон хүнд хүрэх вэ? Яаж үйлчлэгээ чанартай байж ижил тэр хүний амьдралд өөрчлөлт хийх гэдэг байгаа. Гэтэл бид нар үйлчлэгээгээ чанартай болгох цагаа шал өөрийн бодоол ингээл өнгөрөөчж байгаа учраас магадгүй бид нар үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс хангалттай үйлчлэгээ авахгүй ч байж болж байгаа байхгүй. Тэгэхэд л бүр асар их хатаархал төрсөн дөө. Тэгээд
тэр чин ковидын үеэр л тийм бүр хотхон бариад ингээд орлого багтаа иргэдэг орон сууц бол хөтөлбөр гэж засгийн газраас хэрэгжүүлээ. Тэгээ тэнцэн нь орлого багтаа иргэд өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй ингээд гэр бүлийн хүчирхийлэлд хүрсэн эмэгтэйчүүд амьдардаг. Тэгээ тэр дөрөөрөө байранд нэг ээж хоёр хүүхэдтэй л амьдардаг гэж. Би бүр хатаархаад хөөх. Тэгээ нөгөө хүчирхийлэл эсрэг төвийн бас яг нөгөө хамгаалах гарны хөтөлбөрийн хүнтэй явсан. Нөгөөч чинь бас хатаархаад ёо ямар гоё юм сте юм гоё юм байсан байл гэд. Тэгээ үнэхээр тийм гомдмоор ч юм шиг бас үед байдаг. Эсвэргээрээ харин тэгвэл Монголд одоо яг иргэний эмгийн үйл ажиллагаа явуулж байгаа да бахархаж тэг бид нэр бас чижтэй ийм зүйлт байгаа шүү гэдэг тэр бахархал ч юм уу те эсвэл давуу тал гэж хэлж болохгүй бах. Монголд иргэний нийгмийн дээр ажиллах онцлог нь тэгвэл юу бэ? Онцлог нь болвол давуу талч гэж магадгүй бас бид нар ийм шин юм хэрэгжүүлэхэд их гоё байдаг. Шин санал санаачтайгаа шин юм боловсруулад тэрийгэ туршиж үзээд хэрэгжүүлээд ажиллаж гэнэ ажиллахгүй байна уу сайжруулъя гэдэг энэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд их гоё байдаг л да. Яад үл байдгүй учраас тийм учраас ихэнх юм Монголд анх удаа гэж хэрэгждэг. Гадны улс орнуудад л тийм байхгүй штэ. Бүгдээрээ ингээд хэрэгжээд одоо энэ иргэний нийгмийн салбар гэдэг чинь өөрөө бүр институцийн төвшөнд хөгжсөн. Тэгээ бүр одоо академик боловсруулалтаар хүртэл иргэний нийгмийн ажилтнуудыг бэлддэг болсон юм байгаа учраас бидний хувьд бол ийм шин гоё зүйл санаачилж тэрийг хэрэгжүүлэх нь маш их урам зориг өгдөг. Дээрээс нь бас давуу тал болдог л доо. Тэгээд зөвхөн хэцүү зүйл нь бол мэдээж санхүүжилтийн асуудал баа. Бид нэр өөртөө мөнгө олж ажиллах хэрэгтэй байдаг учраас маш их бахархажсэн үе гэхээр нөгөө л түрүүний одоо ингээд үнэхээр хүн өөрчлөгдөөд байж байгааг харах бол үнэхээр бахархалтай байдаг. За ашгүй дээ бадаж нэг хүүхдийн амьдралд ч гэсэндээ бид нэр өөрчлөлт авчирсан юм байна. Тэгээд 5 жилийн дараа 10 жилийн дараа нөгөө охиныгоо харах бүр гоё идэг. Nice болчих. Одоо ингээд эйгүү мундаг өөртөө гэсэн гоо сайхны студтэй тэг бүр мэрэгч боловсралтай олцсон тэрүүгээр айгуу мундаг карьертай явж байгаа. Зөндөө олон охтууд байдаг юм битээчүүд. Одоо надад бол охтууд л та бүгдээрээ тэгэл зарим нь айгуу хөөх хийсэн ингээл хумсны салон малантай эсвэл юм нүрмөр боддог студ энэ төр байгуулсан мэл та ирээрээ гэл тэгэл өнгөө тийгээд үгүй гэдэг ч юм аа тэр энтрийг сонсох хүртэл үнэхээр энэ ажлыг хийсний үр дүн байна даа л гэж боддог. Яг өөрийнхөө ажлыг хийж явах хэвчээ ингээд рол модель болгодог. Тим хүн Монголд ер нь хэр олон байгаа бай. Манай ээж л энэ да. Би бол өөрийгөө ээж хаа төвшөнд хүрсэн гэж ястаа боддгоо. Манай ээжчүүд их олон байгууллагыг байгуулад авч яваад ингээд хөл дээр нь босгоод их мундаг юм том энэ дандаа их том байгууллагуудыг удирдах авч явж байгаа. Тэгээд ээж хаа хэмжээнд хүрч тэгж олон байгууллагыг байгуулад олон байгууллагыг хөл дээр нь босгоод юм томруулах хэмжээний бол надад тийм зориг юм уу мэдгүй тийм чадал бол үнэхээр байхгүй гэж харсан ш би өөрийгөө. Зүгээр яг өөрийнхөө энэ байгаа юмтайгаа ингээд нацалтаа зуралтад явж хахад бол тэг чин манай ээж бол одоо 3-4 байгууллагыг байгуулад одоо л Монголын эмэгтэйчүүдийн сан гэдэг яг Монголд дотоодын сан тэгээд хөрөнгө босгоод эмэгтэйчүүдийн байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа энэ байгууллагыг одоо үүсгэн байгуулсан. Тэг бараг 20 жил өөрөө удирдах ажилласан. Тэгэхэд энэ сан бол бас л Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнд их том юм байр суурьтай болсон байгууллага байдаг. Тэгээд ээж л байдаг даа ер нь. Тэр танай ээж болон тэдний үеийнхэн Монголд яг иргэний нийгэм гэдэг зүйлийг анх таниулах гэж төрийн бас байгууллага ингэж ажилладаг. Иргэдийн оролцоо их чухал шүү гэдэг тэр ойлголтыг зөвхөн иргэдэд төдөөгүй шийдвэр гаргах төвчний хүмүүст ойлгуулахын тулд тэр хүмүүс маш хэр зоригтойгоор ажилласан гэж боддог шүү. Тийм шүү дээ. Тийм. Бүр ингээд хэцүү кейсүүд ярьдаг ч бүр хөөгдөд гарч исэн гэл гадны юм хуульж ирсэн бас авгаач үл гэдэг байсан гэл ингээд нөгөө хүчирхийлэл эсрэг гэр бүлийн хүчирхийлэлд хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энтрийг анх боловсруулаад одоо тэр ажлын хэсэг энтерт манай ээж ажиллаад яваа. Тэгэл нөгөө Монголд огт юм яригдж байгаагүй сэдвүүдийг нэрэл гаднаас авчирсан юм шиг хүмүүс санагдуулахаар сэдвүүд бол байсан л да. Одоо ажлын байрны бэлгийн дарамт ч гэдэг юм аа тий. Гэтэл дарамт үнэхээр байсан уу байсан. Гэхдээ тэрийг ажлын байрны бэлгийн дарамт гэж хэлж л мэдэхгүй байсан. Мэдэхгүй л байсан. Болохоос биш тэр нь байж л байсан тий. Тэгээ ийм юм байд юм байна, энэ болохгүй юм байна гэл ингээл нөгөө яриад ихэлсэн учраас маш их тийм одоо өстө зөрөгтэй хүмүүс байсан байна да гэж боддөг шүү дээ. Тэгээд бид нар бол дотроо манай шаркууд гэдэг аахгүй. Шаркуудаас бас Эйнштейн нэмэн шаркуудын хажууд бас хамаагүй юм ярихгүй. Ер нь аль юм хүндлэн те тэр хүмүүсээ маш их сонсох гэж хичээн. Хоёлын яриа тусах ер нь төгч юм.
Викторийн яриаг сонсож байгаа эмэгтэйчүүдэд хоёлаа хандаад бас өөрийн чинь бас үгийн хүргэе гэж бас бодоод байна л да. Маш олон өөртөө тулгарсан асуудлуудыг даван туулж байгаа болон туулсан охтуудтай ажилласан тэднэрт урам зориг одоо чиглүүлгийг өгдөг хүний хувьд ер нь эмэгтэй хүн ямар үед илүү их өөртөө хайртай байгаасай, ямар үед илүү хүчтэй байгаасай гэж зүгээр боддог бай. Өөртөө хайртай байх эрэл хагуулыг би ч баг хувьдаа өөртөө хийж байгаа хүн яаж өөрийгөө хайрлах юм бол тоо гэдэг ийм эрэл хагуул чинь баг дуусахгүй. Ерөөсөө л өөрийгөө маш сайн таних мэдэх юм байна гэж яг өнөөдрийн байдлаас бол бодож байгаа. Тэгээд багаасаа бид нэр эмэгтэй хүүхэд байхасаа л эхлээл би юунд дуртай, би ямар зан чанартай, би юу хүсэж мөрөөддөг, би ямар хүнтэй харилцуул надад илүү тухтай байдаг, би юунд дурггүй гэдэг юмаа маш сайн мэдж байгаа нөхцөлд эмэгтэйчүүд зөв сонголт хийж зөв шийдвэр гаргаж чадах юм байна. Харамсалтай нь ингээд маш олон охид ялангуяа одоо энэ өсвөр насндаа хүүхд төрүүлж байгаа юм эсвэл ийм хайр дурлалын асуудлаас болоод ийм жоохон бэрхшээл амсаж байгаа гэх юм эмэгтэйчүүдийг ингээ хараад тахаар нэг өөрийгөө сайн мэдгүй байсан учраас надад яг ямар хүн тохироод би ямар хүнтэй хамт одоо амьдралаа холбоод явах юм бол аз жаргалтай байх вэ гэдгийг ингэж таньж чадаагүйгээсээ болоод магадгүй буруу шийдвэр гаргаад буруу сонголт хийсэн тохиолдлууд байгаад тэрийгэ дараа нь ингээд засгаад ингээд маш их хэцүү бэрхшээлтэй юмнуудыг туулаад байгаа анзаарэгддэг л та. Тэгээд тэрний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл байх жишээтэй тий. Тэгэхээр ерөөсөө л өөрөө өөртөө танилцах аяллыг бол байнга хийж байгаасаа гэж би эмэгтэйчүүдэд хэлмээр байдаг. Одоо насан турш эмэгтэйчүүдтэй их бага ажилтдаг болохоор ихтэй охтуудад бол байнга л хэлдэг. Тэгээ манай бүх сургалтууд дандаа өөрийгөө таних мэдэх аяллаас эхэлдэг. Тэгээд өөрийгөө маш сайн мэдсэн тохиолдолд бол ерөөсөө хүн маш зөв шийдвэрүүдийг гаргаад буруу шийдвэр гаргасан байсан ч тэгсэн тэрийгэ дараа нь засах, залруулах, даван туулах үйл явц нь илүү гэмтэл багтай, илүү хохирол багтай, илүү аз жаргалтай, илүү юм дардан замаар явдаг юм шиг санагддаг. Тийм учраас хэрвээ яаж нэрээ би өөрийгөө таньж мэдэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол зөндөө олон одоо харин ч ингээд юмнууд их илбэг болсон учраас уншаад судлаад YouTube үзээд одоо Facebook ухсан ч хамаагүй ингээд өөртөө л ингээд танилцаад л яваад ах. Тэгээ үйл явдал болгоноос юм уу эсвэл гаргаж байгаа шийдвэр болгоноос өөрийгөө өөр өнцгөөс бас ингээд харж үзээ те. Би чи юм хүү юм байна гэдэг энэ аяллаа л ингээд байнгын л хийж байгаасаа гэх юм бол магадгүй амьдрал тулгарч байгаа асуудал бэрхшээлийг илүү хэлбэрхэн даван туулах байх гэж бодож байна. Тэгээ бусад хүмүүст хүртэл нөлөөлж чадна тий. За маш их баярлалаа. Цаг гаргаж хүрэлцээрсэн маш их баярлалаа. Өөрт ч юм болон одоо гүнж төвийнханд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Иргэний нийгмийн ажиллаж байгаа бүх хүмүүст бас нийгмийг эмчлэх гэж нийгэмд дандаа эерэг сайхан зүйлүүдийг авчирдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна. За намайгаас урьж оролцуулсан баярлалаа. Сонирхолтой байна. Үнэхээр гоё юм. Баярлалаа. Өнөөдрийн ярилцлагатай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Нийгэмдээ өөрийнхөө хэмжээнд гэрэл асааж байгаарай. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.